За үзэгчтэй бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хүнд өргөлтийн дэлхийн 10 шилдэг хошоо хүрэлт медаль Монгол Улсын гавьяа тэмэрчэн анх цэцэгтэй болзаад байна. За Олимпийн наадам амжилттай боллоо. За энэ удаагийн наадамд амжилт орсод 4-р нь шалгараад ирлээ. Баяр хүргэе. Бас Монголын хүнд өргөлтийн спортын түүхэнд Олимпиад гаргаж байгаа хамгийн өндөр амжилттай тийм ээ. За баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлэгтээ орж харилцуулж байгаа танай хамт олон шиг баярлалаа. Тэгээд Олимпийн наадамд амжилттай яваад ирлээ. Тэгтээ яг 4-р гэх медаль руу зүтгэжсэн болохоор жоохон голонгоо дотроо тийм байгаа ч гэсэн Монгол улсын түүхэнд анх удаа миний хувьд ч гэсэн Олимпийн наадамд 4-р эзэрлээ медалийн авсрын сатгаад болтлаа. Тэгээд энэ маш том амжилт. Тэгээд мэдээж би ганцаараа өдөө хүртэл энд ирээгүй. Энэ бүх хугацаанд гişгүүр шат болж намайг өдөө зэрэгтэй болгосон спортын төлөө хайртай бүх хүмүүстээ маш баярлалаа. Энэ амжилт бол одоо энэ спортын төлөө зүрхэн зөвлөлтөг хүн бүрийн амжилт юм шүү гэж хэлээ. Ер нь аль хятадын тамирчин бол одоо тасархай хол байсан учраас яг Эквадор, Доминик, Америк, Венесуэл тамирчтай өрсөлдөд. Тэгээ ерөнхийдөө яг надтай адилхан дэлхийн шилдэг 5-6 тамирчин байсан. Бид нартай өрсөлдөд аль яасан одоо мөнгө хүрлэнтэй аль эзэн болно гэдгийг мэдчихсэн. Тэр өгөрөөч бэлтгэлээ бас хийжсэн. Ер нь бэлтгэл дээр ер нь хэдэн килограммыг өргөж ив. Яг тэрийгээ ингээд Олимпиад давтсан бол ер нь ямар медаль авах ер нь боломжтой байсан. Бэлтгэл дээр бол 109 кг өгсөн. 142 кг төлсөн. Тэгээ ер нь сүүлийн манайх ч юм аа бэлтгэл дээр хийжсэн тэмцээнд ахиулах бол хэцүү шүү дээ. Ер нь спорт юм байдаг шүү дээ. Тэгээ яг миний орсон сүүлийн төрсний дараах орсон тэмцээнүүд дандаа бэлтгэл дээр хийжсэн. Ахиулж өгчээсэн. Тэгээ тэр утгаараа ерөнхийдөө 115 өгсөнтэй 145 хавцаа төлсөн гэсэн тооцоотой. Бэлтгэлээ хийжсэн. Яг тэрийгээ давтсан бол ер нь одоо медалийн өнгө ер нь яаж одоо медалийн өнгө өөрчлөгдөд магадгүй хөрөл бүр сайн үдсэн бол мөнгө рүү ч хараад ирэх боломжтой. За яг одоо эхний оролцоогоор хэдийг өргөхөө дараагийнхаараа хэдийг өргөхөө гэдэг тэр нөгөө тооцоолол айгүй чухал байх тийм ээ. Яг энэ төлөвлөгөөг багштайгаа ер нь яаж гаргав? Яг ер нь аль одоо би ч оролцох одоо ирэхгүй хэмжээ яг хаяа ярилцах юм байна л да. Төдрөө гэдэг. Ерөөдөө би өөрөө оролцоод ирэхээр бас жоохон санамжилчтэй. Тэгээд миний бодож байгаа юм тийм ээ. Аль бодохгүй л ах хэрэгтэй. Манайд л би тэдийг өргөн шүү гэхээс илүү зүгээр багштай итгээд багшаа захиалсан чинь ингээл өргөх юм лээ. Тэгэхээр одоо хосоор тасалжуулагчид бол бүх тооцооллыг ингээд ард нь гаргаад явдаг юм шүү дээ тийм ээ. Тийм манайх чинь ер нь аль бас хэцүү шүү дээ. Яг мэрэгжлийн мэддэг 3 дасгалжуулагч зэрэг ажиллаж хийж байгаа юм тамирчин дээр гэж ажиллана. Би яг манай бэлэг сайхан маань тэмцээний өндөрлөлтөнд план ороод дууссан бас учраас багшаа бас туслаад дискс көсөрч өгööг гэдэг оролт толгоос хуулаад тиймэрхүү юм хийсэн. Тэрнээс ерөөдөө яг 3 мэрэгжлийн өндөр түвшний дасгалжуулагч байж ич одоо нэг үгүй чинь одоо надад үзчихсэн Доминик тамирчин халаалтын заланд хэвлэгч байгаа. Хараад багшаал зөвхөн надтай ажиллаж байгаа хэвээр. Тийм дахиад өөрхөн оролт толж байгаа хэвээр. Тэгээд ингээл дундуур нь диск угсраад тэ одоо тэмцээнд орж байгаа тамирчин чинь дискгээ угсрахаар бас их ядран тэгээд тийм одоо нэг нь бусад орны тамирчдыг одоо халаалтын задлан 140-ийг хэцүү хүн байх юм бол одоо бид нар чинь мэрэгжлийн яриа хэллэг байгаа шүү дээ. Тэгээд өнгөд хараад энэ нэг тэд орчим төлөх юм байна. Тэгэхээр одоо тамирчнууд хэдрүү оруулахын зүйтэй байна гэдэг ингээд хоорондоо ярилцаад ингэдэг байгаа. Тэгээд яг энэ цар тахалтай холбоогоос холбоотой Олимпик хаваад баг ирсэн болохоор одоо нэг тасгалжуулагчтай байсан. Над дээр бол яг бэлгээ маань хараад хоёулаасан. Бэлгээ дээр маань багш маань ганцаараа бас байсан. Тэмцээний одоо мэдээж бол өмнөх ингээд тооцоолол бэлтгэл сургалтын явц нэг өөр яг ингээд өрсөлдөх ингээд төсөөр яг чиний хувьд одоо яг тэмцээний явц хүрнэд өөрөө чи яг ингээд тооцоолол төлөвлөгөөний дагуу ер нь яг явж ер нь чадсан уу? Яг миний бол яг сансанд хүрээгүй. Тэгээд тооцооллыг бол байж болох хамгийн зөв арга техникээр ингээд хийсэн. Миний хамгийн гол нь би өөрөө ихнийхээ оролтыг алсан. Хөцөн мөргөлтөөр тэр маань ингээд надад амар том боломж алдаад хэрвээ ихнийхээ оролтыг барьсан бол дараагийнхаа оролтыг одоо нэмээд айл нэг 2 оролт байгаа юм чинь надад айл нэг оролтоо би барина. Тэгэх юм бол одоо
147 гэж бүтэн 5-ыг л дэше шидэж ингэж авахгүйгээр 145 те 2-оос 3 ил ч юм уу бариад орсон бол боломжтой байх байсан. Эхнийхээ тэгж алдсан нь нөгөө нэг нөхөх гэж бас нөгөө жоохон зайтай хоол бол ижи ингэ захиалж өргөсөн нь бас тамжилтанд бас сэтгэл зүйд бас нэлээд нөлөөсөн баг тийм. Тийм. Алил ерөөхдөө манайх ч бас нэг олил өргөд байгаа юм шиг болж тэмцэн дээр очил ерөөсөө яг адилхан амжилттай тамирчид тэгэл 2-3 илийг дэш нэмэл тэгэл ерөөсөө барьсан 2-3 ил алдаал хошоо байр хурцдаг барьж чадаагүй нь хошоо ингээд хурцдаг барьж чадсан ингээл яг дэшээ ингээл байр хүсвэл явчихдаг. Ер нь сүүлийн одоо захиалга одоо яг хэрвээ амжилттай өргөсөн бол ингээ хүрэл медалийн болол ингээд харах боломжтой тийм өргөлт байсан. Яг тэгэр өргөлтөө гүйцэтгэхийн өмнө одоо сэтгэл зүгээ ер нь хэрх юм бэ л дээ. Ер нь одоо яг тухайн үед ер нь одоо өөрт чинь бас юу бодогдож байна. Зөндөө мацаа өмнө нь одоо байж үзээгүйгээрээ л бүх юм бодсон. Одоо намайг үзэж сууж байгаа арт түмнээ бодсон. Тэгэл их олон тэмцэж байгаа. Их олон байгаа. Өнгөлийн түүхэн дээр анхны медаль. Угсаа медаль эдлэгч юм бол медаль гэдэг юм гэж байна шүү дээ. Тэгэл байж бас хадаа бодохоор дотроосоо яагаад л юм шиг бүх юм ингээл болцоод өөрийгөө сэтэлжүүлээд шүү дээ. Дотроосоо өрөвхтэй гэр бүлээ их орноо бүгдийн ингээл бодсон. Үнэхээр яг аваад басаагүй чадхаараа зүтгсэн. Дийлэхгүй. Яг одоо тэр агшин одоо яг нэг өргөлтөө өргөөд ингэж чадаагүй яг ингээд тэр харамсал ингээд агшин Монгол хүн бүгдээ ингээд үтсэн тэр зургаа одоо ингээд харахаар одоо ч гэсэн ингээд харахаар яг тэр нэг боломж ингээд өөрт чинь яг нэг медалийн үзүүр бүх юм ингээд одоо ингээд нүдэн чинь харагддаг багт тийм. Яг нэг амар сүртэй бүр хит их хэмзэглэхгүй байна. Яа тэгэл хэмзэглээсээ ингээд шаналал шүү дээ. Тийм болохоор аль нэг болоод өнгөрсөн. Одоо цаашаа хичээх хэрэгтэй, урагшаа харах хэрэгтэй. Өнгөрснөө бодоод өнгөрсөн. Мэдээж юун дээр алдчих жоо гэж бодно л доо. Гэтэ өнгөрсөндөө зурлаад байх юм бол урагшаа алхаж чадахгүй шүү дээ. Тийм л айлуулах урагшаа. Уртаа харж байгаа. Тэгээ одоохондоо яг амралтын байдалтай. Жоохон талхайгаа зэмлээ. Арай өөр юм бодоод ингээд явж байгаа. Гэтэ яг олимпийн тухай сонсгоорч юм уу те ямар нэг байдлаар олимпийн албатай юм бодохоор бас жоохон эмзэг байгаа. Одоо бол яг зөв байх яагаад вэ гэхээр одоо 3 жилийн дараа дараагийн олимп болох гэж байна. Дараагийн олимпиос одоо энэ одоо яг дутуугаа гүйцээх бүр одоо олимпийн авраг болох тийм боломж бол ингээд дүүрэн байж тээ тийм ээ. Манайх ч өөрөө хэмжлэгтэй спорт. Тэгээ хин урсгалж байгаа харж болно. Одоо судалгаа хийхэд ямар чиний дэ хүнтэй харилцдаг одоо боксчудаа чөлөө гэдэг чинь тэгэл тухайн хүний хийж байгаа үйлдэлтэй тэр хүн ямар үйлдэл хийх би ямар хариулт хийх үү гэх юм ихэд манайх бол яг өөрийнхөө өргөх чинь өргөөл өөрийнхөө захиалсан чинь өөртөө хөвтөлдөг. Өөрөөрөө халсан дэлгэх тийм спорт. Олимпийн өмнө бас баг зэргийн бэртэлтэй байсан гэдгийгсэн. Тэр бэртэл нь одоо яг энэ тэмцээнд оролцоход яг энэ оролтоо гүйцэтгэхэд ер нь хэр их сөргөөр нөлөөлөх хэр зөрүүтэй байсан. Ерөнхийдөө бид нар чинь нэг хөдөө бэлтгэлд гарсан тусгаарлалцсан байсан учраас тэндээсээ хамаагүй гарч ирж болохгүй бас их хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм болохоор зөвхөн зангираа яваад байна. Гэт сараар 2 сар шахад яасан шилэг хөвдөд заримдаа л их хөвдөлттэйсэн del тэр үед нөвчн амжиж. Ер нь л одоо багш би манай эмчнэр аль аль нь одоо өвдөө ийм болчихно гэж бодоагүй. Тэгэл ерөөхдөө зангирж байгаа юм гэж байна. Зангирж байгаа юм шиг л өвддөг гэсэн. Гаг бах гэдэг бодчихсон. Ер нь угаасаа хүн чинь юмыг бүр хитрхээ ингэж бодохгүй шүү дээ тийм. Гаг болчих бах таа гэж. Гаг болчих бах гээл зангираад байгаа юм байна гэл хүмүүс тавиал тэгээ яг юмлэгт очиж үзүүлэх хэрэгтлээ одоо Улаанбаатар очиж бас их өндөр байлаа шүү дээ тийм. Халдварын тоо өдөр болгон нэмэгдээд байсан. Халдварын тоо их байсан учраас ялч өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэгээ тийм учраас шүтэл өсөхгүй тул бас гурийгээ тэгээ явсан. Тэгээл 38 багч тарай бүр их хөвтөл хаана гээл. Тэгээ яг тэмцээний өмнө бас 38 дээр тавьсан. Тэгээд тэмцээний маргааш Эмраа зураг авах болсон. Тэгээ Эмраа зураг авах болсон чинь шилний одоо
Манайхан хэлгээр бол стресс угаал гэдэг юм лээ. Орчин тэгээд бас нэг шүрмсүүд нь хэсэгсэн газар хэсэгчлсэн гэмтэлтэй. Тэгэхээр яг олимпиад очихдоо оролцох үеэрээ тэр нөгөө яг энэ гэмтлээ болон бүр нарийн мдээгүй байсан гэсэн үг. Зангираа яваад гэж бодож байсан гэсэн үг. Тэр хүртэл яг зангирж ингээл зангираал өгдөөд гэсэн бодлоос. Гэхдээ бас баярлалаа таашнаа нь одоо онцлуулаад мэдтэн боллоо сэтгэл санаа нь ч гэсэн тийм тий. Тэгэл битэлтэй байгаа гэж бодохоор өөр илүү ингээд сэтгэл зүйд нөлөөлнө. Сэдрээчгүй гэдэг нөгөө айдас өргөлтөө ингээ гүйцэтгэж яхад бас өөрт ингээ бас бодогдсон шүү дээ тий. Тийм нөлөөлнө тийм учраас бас их болгоомжтой байх байсан баг. Энэ жил бас цар тахлын улмаас зөвхөн одоо энэ Монгол гэлтгүү орон орны тамирчдал одоо бэлтгэл сургуультай бас ингээ өмнөшгөө ингээ хийж чадаагүй. Яг анх цэцгийн хувьд одоо олимпийн өмнөх бэлтгэлээ яг нэг бүрэн дүүрэн хангаж ерөн чадсан уу? Бид нараа л карантин тогтоогоол эхлээд яг спортын дуурнаас гişнагнуудаа бүгдээрээ аваад авч ичээл гэр гэртээ хийсэн багаараа манах. Линцний шгшаал хэрж ихтэй. Тэгээд зарим нь одоо гэрт амьдрэх хүмүүс гэрт хийгээл дэшээ дээр нь тулаал те. Тэгээд зарим нь болохоор байрны амьдрэх хүмүүс ч ихсэн доор айлтай учраас хайж болохгүй. Тэгээ хайх юм бол доод айлуулна. Манай нэг хөхтэй доод айлын цагдаа тууцсан байсан бас илэмэрх асуудлууд бас талгарч ирсэн. Гэрээр ер нь тэгж хийгээ ер нь хэр утсан. Яг одоо энэ нөгөө юунд амралтын газар очиж цугларалтанд гарахаас өмнө 2 сар болсон. Яг угаасаа 2 сар яг хорсон шүү дээ. Тэгээ 2 сар болсон. Тэрний дараа бид нэр цугларалтанд очиод. Тэндээс л ер нь яг гайгүй сэргийж ингээд. Гэртээ яг зөв форум барих маягтай. Амжилт дахиад байх бол хэцүү. Мэдээж гэртээ дэше орно гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэрийн нөхцөл таштангаа алдлаа гэхэд хаана явах вэ? Тэгээ би ч өөрөө бас гэмтэж бэртэх асалтай хаягтай тийм учраас гэртээ айлаа форум барьсан, тэмдэглэл хийжсэн. Тэгээд би нэр спорт улсын орон олимпиад ороо одоо альтер спорт ороо Монголын хүнд эрхлэлтэй албаа нийлээд чадгаараа бид нарыг тамирчдаа дэмжсэн. Тэгэл одоо 2-3 сарын цугларалтанд байлаа. Дагаан залгуулад бид төр урахад батсан. Тэгээ тэндээ олимп дуустал тасралтгүй бид нар чинь гэртээ ирж чанаагүй шууд тэндээсээ явж байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө маш сайн тусгаарлагдсан бэлтгэлээ ч гэсэн байсан гэсэн. Миний хувьд юм бол яг нь төрөөд удаагүй бэлтгэлтэй орсон байсан учраас одоо гэдэг чинь нөгөө 2 жилийн дараа яг одоо төрсөө хийж буцаад ажилдаа ордог. Тэгээ одоо бодохоор яг 2 жилийн дараа л хүн буцаад химийдээ очдөг юм. Тэгээ бид нар ч гэсэн яг адилхан бий байгаа шүү дээ. Тэгээ тамирчид гэсэн яг л 2 жилийн дараа буцаад биендээ очдөг. Тэр хүртэл нэг сэрэх гэж бас их хугацаа зарцуулсан. Хам яриаггүй баг сард орсон болохоор үе мөчүүдэн одоо кальци ингийн зөвхөн спортын тамирчид чинь кальци өдөр тутамдаа ямар их алдчихж байгаа вэ? Би чинь өөрөө сүтээ хөхүүлсэн. Одоо ч миний мөч сүтээ шүү дээ. Хөхтэй өхнөөс нь гаргацсан л да гаргаад удаж байгаа тэгтээ сүтээ. Тэгэхээр ер нь нэмэгтэй тамирчтай, өдөртэй тамирчтай бол бас арай илүү боломжтой арай их одоо зүйл залиасалж иж жилтэн төрөлтэй байна да гэж бодож ирсэн. Тэгээд яг тэгж байрлал тасгаалт нь гараад ирсний дараа яг 2 жилийн ч болсон байсан. Би өөрөө ингэ сэргээл таста одоо л яг форумдаа л одоо л яг гайгүй болох юм дээ л гэж хэлсэн. Ер нь одоо тамирчдын форумд орох, форумоо удаан барих их чухал. Өөрөө сая хэллээ шүү дээ, тийм ээ. Яг нэг 2 жилийн хугацаанд яг нэг одоо ингээл өмнөх форумдаа яг ингээд орж эхэлчихлээ гэд. Яг форумдоо ер нь хэр хэмжээнд ер нь ороод хувилбал 100% гэж үзвэл ер нь хэдэн хувьд нь ер нь ороодсэн. Яг бүр өмнө 15 16 он хийжсэн үеийнхээ бол арай гүцэхгүйсэн л да. Хугацаа бага юм. чинь маш олон жил хийж 15 16 жилд гарсан байна. Тэгтээ яг 85 орчим хувьтай. Форумтай байсан. Сайн форумтай байсан. Сая сүүлийн сармаар бол их сайн байсан. Сая бол хэллээ шүү дээ тийм ээ. Нөгөө цугларалтанд тэгээ бэлтгэл байж байгаа шууд олимп явсан гэдэг. Тэгэхээр нөгөө нэг одоо гэрийн эзэгтэй хүн одоо тэгээ хүүхэд дараа амьдрал бүхэл юм ингээл нөгөө нэг амжилтгээл ингээ хоош нь тавигдсан байна. Тэр болгонд одоо ханин өстой нэг арын бүрэн даагаал явсан байж тээ тийм. Би ч одоо айл ихнэр байха болоотос удчих шүү дээ. Жирэмсэн багтаа л яг нэг нэрээ би чи мэтэн болов гэж бодож ингэжсэн. Тэгээл тэрнээс хойш
Үсаа ингээл баян цуглалтанд баян ингээл гэсэн. Гэтэ хаавч гэж нэг их сайн ойлгодог, спорт ойлгодог. Сайнтай даар гэрийн ажил ингээд залхардахгүй ингээд явуулсан. Дээрээс нь аав ээж хоёр маань бас хүүгээ маань их сайн хардаг байсан. Би ч хүүгээ 9 сар гаргаад дэлгаарт явахаа өмнө хүүгээ аав ээж дэвлтэйгээл. Тэгэл ер нь тэр жигтэй нэг заримдаа гайгүй хотод нөгөө ковид гайгүй байсан. Хотод байх үед нэг 7 нот нэг удаа хоноод. Тэгээ сая сүүл рүүгээ л тэгэл баг уулзахгүй шахуу байж байгаа л шүү. Нэг аавчаар авчирс нэг царайг нь харуулчаал. Тэгээл яг одоо юу гэдэг харах хонгүй хүүхд хүмүүс зөндөө ах шүү манай. Манай ч гэсэн ба одоо хүүхдийн харах хонгүй бэлтгэлээ юм яриадаг. Яаж ч чадахгүй аюу. Тэгэхээр надад бол амар том боломж ээж хоёр мөн хараад өгч юм. Тэгэл нөхөр маань дэмжиж гэн гэр орныхоо бүх юмыг аваавч чинь. Гэр орнд надад оролцох юм уу чадахгүй. Ардаа санаа зовх юм байхгүй. Арын сайн дааж юм тийм ээ. Арын сайн дааж. Наар тамирчуунд ялангуяа ардаа санаа зовх юм байхгүй. Тамирчуун ч их ер нь л юм болгон. Бүхэл салбар тийм ээ. Тийм бүхэл салбар ардаа санаа зовх зүйлгүй ингээл болооч яана гэдэг чинь тэгэл өөрийнхөө одоо карьерт амжилт гаргах. Өрөөмс одоо үндсэн өндөс суурь болдог. Сая тэгэхээр энэ олимпиад оролцохоос өмнө ер нь гэртээ харилгүй яг хүүхдтэйгээ хантайгаа ер нь уулзч чадлгүй ер нь хэр хугацаа өнгөрөөгөөд шууд ингээд Токио руу явсан юм. Би 1 сард бэлтгэл гарчаад тэгээд донд нь нөгөө нэг тусгаарлалтнаас гараад бас нэг боц зэрэг бэлтгэл аваад тэгээд 7 хоног имчилгээ хийлгэсэн боллоо. Нэг бас яг 7 хоног баг. Гэтэ тэр хооронд чинь хүүхдтэй хамт байхгүй байна шүү дээ. Тэгэл яг нөхөртөйгээ хамт байсан. Яг тэр хоёр гэхдээ нэг 2-3 хонжид л манай нөхөр нөгөө драмын театрын жүжигч чинь. Драмын театрын корона тасаад нэг халдвар илэрсэн тий. Тэгээд нөгөө нэг имлэг рүү явцсан 2-3 хоног л нөхөртөйгээ байсан. Тэгээд шууд төр рүү яваад тэндээ ер нь их худлаа штэ 3 сар гэдэг чинь 7 сар 4 сар орчим болсон. Тэгээ бид нар дунд нь тэмцээнд явсан л та. Яг нөхөртөйгөө Азийн аврал руу явсан. Тэгээ Азийн аврал явсан. Нөхөртөйгөө л харцсангуу ингээд дандаа их хвчлээ хамт байгаа. Манай нөхөрч юмсны хэсэг ажиллаа бараг хаялаа штэ. Ингээл баян хамт байгаал тэмцээнд явбал дэмжих гээл ингээл. Тэгвэл яг нөхөр хүүхэд хоёулаа бол байхад бас хэцүү. Би ч өөрөө бараг битгэрч байгаа. Тэгээд бас Улсын драмын эрдмийн театр бас их тусалсан. Одоо чөлөө алгасан талантай чөлөө чинь бит хоёрын хувьд амар залуусууд одоо чинь амар том боломж. Одоо тэгээ манай байр чинь түрээсийн байр маань Улсын драмын эрдмийн театрын байр. Хөнгөлтөө өндөр түрээсдэлтэй. Тэгээд бас драмын хөрийн маань хамт олон хүртэл ингээд чадгаараа ингээд хугацаанд дэмжлээ. Тэгээд энэ талдаа хаанч хэцүү хүмүүс сайхан дэмждэг. Хүүхдтэйгээ одоо аав ээж гэр бүлийнхэнтэйгээ ингээд уулзахгүй энэ олон сар ингээд болоод тэмцээн ингээд очиж ч гэсэн хүүгээ ханаа гэр бүлээ бас их сансан байхтай. Гол нь өмнө нь бол цуг байж байгаад ингээд очих энэ удаа нөгөө нэг олон сар ингээд бас энэ халдвар болмоос бас нэг уулз чадахгүй байж байгаад ингээд явах хоёрч бас андаа шүү дээ тийм их яаж олимпиад явахын өмнөхөөс эхлээл авч ирээл хүүтэйгээ байна хэсэг байна гэж тоорлохгүйсэн. Тэгээд тэмцээний өмнө яг тэмцээнд дуусгаал ортой явбар санагдал тэмцээн одоо олимпиад өдөр чинь 2 хончоод ирсэн. Тэр 2 хоног даглаа л очиал хүүтэй. Тэгээ бид нар чи их оройрсон шүү дээ. Бүр 11 өнгөрч. 11 өнгөрөөж буугаад тэгээл очоо нэтрийг л гагсаар 12 өнгөрсөн дараа нь гарч ирээ талбай нэтрийг тэгэл баг нийгмиг болчихсон баха. Тэгээ гэрт ямар ч 2 өнгөрөөд ирсэн. Лээж 2 минь өнөөдөртөө амрахгүй мó маргааш үг авахгүй. Үгүй би өнөөдөр авах юм гэл. Шингэснээ ядарч ирсэн ч гэсэн тэгээ хүүтэйгээ хамт явна гэл хүүгээ аваад ирсэн. Одоо хүүтэйгээ яваалаа бас гоё. Яг анх цэцэг одоо ингээ ээж болсноор өөр чинь одоо амьдралд одоо ингээ гарсан томоох өөрчлөлтүүд бас нэг ямыг одоо ингээд өөр өнцгөөс ингээ харж байгаа тийм юунууд ер нь зүйлүүд юу байна вэ? Би ер нь угаасаа тайван зөөлөх хүн. Өөр илүү тайван зөөлөх хүн гэдэг юм л. Тэгээд амьдралыг харах өнцөг бол шал илүү хариуцлагатай байх талаас нь. Одоо чим одоо өмнө нь би ганц байхад яасан ч ах тий юу ч одоо би өөртөө өөр үлдэн үлийн өөр гэж байна тий. Өөр үлдэх орон шүү. Тэгэл хийж байгаа үйл залганы зөв байх гэж хичээж байгаа. Тийм л. Ер нь одоо
Сая бас нөгөө олимпийн дараа ингээд оролцсныхаа дараа нөгөө за анх цэцэг ингээд 4 сартаа нэлэх хөвгтөө ингээд үлдээгээ явж гэдэг бас нэг тийм мэдээлэл ингээд нөгөө гарсан шүү дээ. 2 жил төрснийг бас нөгөө андуураад тийм мэдээлэл. Баярлалаа. Манай нэг Анука манай найз бас олимпийн ирэхэд л өрсөлдөжсэн. Анука маань тайлбарлагч байсан. Манай Ану тайлбарлахдаа 4 сартаа ахныхаа тэмцээнд явсан. Азаар орохгүй. Тэгээ анхныхаа тэмцээнд явсан гэж хэлсэн хүмүүс 4 сард тахтай олимпиад явсан гинэ. Гэт сонсоод баахыг гэсэн манай 4 сард хөхтөн бэлэггүй гэсэн хүмүүс ч гэсэн бас их байсан. Тэгээд яг гой санагдаад ийм 4 сартай хөхтэй эмэгтэй ингээ явж ийн гэдэг гээд ярьсан чинь гэтээ бас зөндөө л одоо залруулж хэлсэн бэ. 3 нас хүрэх гэж байгаа. Одоо манайч 3 нас удахгүй. 3 нас хүрэх гэж байгаа шүү. Хүүхдээ төрснийхөө дараа хэдхэн сарын дараа бэлтгэлд ороод тэгээд дэлхийн аваргад оролцсон шүү дээ тийм ээ. Тухайн жилийн одоо яг тэр нөгөө төрсний дараах ингээд бэлтгэлийг тэмцээн орлоонд оролцох ер нь ямар байсан бэ? Одоо нөгөө бие нялх биетэй хүн бэлтгэл хийх тэгээ нөгөө сэргийхээс ахуулаад олон хүндрэл бэрхшээлээр гарсан байх л та. Хил ядардаг ус. Би одоо 4 сартаа Азаа аваргад ороод бас их олеэл хассан юм. Тэгээ бас л багшаас зүг. Би ч юм бас заримдаа их зөрнөө багш заримдаа намайг эрхлүүлээд миний өгөр алсан. Угс энийг дийлэхгүй шиг гэж боддөө шиг. Тэгэл 87-д арах уу гэлтгэх 82 ороод хасна гэл. Тэгээд чинь 4 сар хань хөхөл саунд цугаал. Сүүгээс саунд цугаад. Тэгэл их л ядраад гэдэг ус. Тэгээд чинь нэлэх болохоор ч өвгөөр явчих чаа бүр хэцүү санаад. Аюул хэцүү төгсөн санаал битгэрэл тэгэл дээрээс нь тэдтэй зоригтой байсан. Алилах бодохгүй гэчихээл дотроо ингээл сэтгэл зүйн хувьд ч тэр их юм сул тавраа одоо хүмүүс төрсний дараах сэтгэл хөдлөл гэж ярьдаг штеп. Надад нөө их ядарч байсан болохоор тийм их юу л хүчтэй л явагдсан юм шүү. Тэгэл сайн нөхөр, сайн хамтаалан, сайн аавыг сайн гэрүүлээ ачаал гайгүй чинь толгой гарсан. Миний угаасаа дийдэж төрсэн битүүний эргэн тойронд байгаа хүмүүс хаалмжтай авал яваад гардаг гэдэг. Тэгээд би 9 сар хүртэл хөхүүлээд тэр нэг юм тараа юу ч хэрглэж болохгүй гэж битмэн ч ууж чадахгүй. Хөхүүлсэн болохоор чинь бид нар ч амар их юм алдаж байгаа шүү дээ. Тэгэл одоо амина комплекс баг хийлгэж чадахгүй. Тэгэл цаашаа хөхүүл юм чи яах юм гэл. Тэгэл өнгөрдөг байсан. Тийм байдалтай байж байгаа дэлхийн аваргад явсан шүү дээ тийм ээ. Тэгээд дэлхийн аваргаас 2 дахь медалаа авсан. Тэр дэлхийн аваргадаас ханин цуг явсан шүү дээ тийм ээ. Би ер нь аль хүний хувь тавилан байдаг гэж яддаг байхгүй. Бурхан дэгдээ хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэдэг шиг спортын бурхан тэнгэр гэж байдаг байх гэж яддаг. Яг тэгэхээр хичнээн ингээл ер нь аль хин илүү хөдөлмөрлөж хин илүү хол зам тулсан л тэр медаль. Хичнээн мянга авьяастай чадaltaй байгаа тий. Чин сэтгэлээ зориулж чин сэтгэлээс удаах хугацаанд хөдөлмөрлөж чадаагүй л тэгээд ер нь юу гэдэг юм бэ? Хувь тавилан гэж байд юм байна л гэж бодсон. Одоо чинь юу гэдэг за миний өмнө ирсэн 3 тамирчин гуруулаа надаас илүү хөдөлмөрлсөн. Надаас илүү зүйлийг туулсан тийм хүмүүсээс юм. Тэхийн тул би яах хэрэгтэй вэ гэхээр дараа нь тэднээс илүү авах юм бол тэднээс илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэднээс илүү их зүйлийг ингэж залиусалж одоо юу гэдэг нэг талаараа бас би их азтай байхгүй. 5 жил хавшилчлаа. Тэгэл дундуур нь ил төрч чадаагүй гэж 30 гарсан ч юм уу тийм тамирч зөндөө ах шүү. Олимпик циклээс хавцарсан. Тэгэхээр би дээр дундуур ингээд бас төрөөд амжсан тий. Гэр бүлээ ингээд эмэгтэй тамирчтай хэцүү шүү дээ. Яг спортын карьер дуусч ижил одоо амьдралаа ингэж хүм гэхээс бас дундуур нь хослолоод явах бол их хүнд. Тэгэхээр би ингээд тэдний найзууд бас дундуур нь жаргацсан байгаа шүү дээ тий. Ээж болоод авлаа. Одоо дахиад 3 жил явах. Дараагийн олимпиад орно гэдээ явж байгаа тамирч чинь төрж амжихгүй шүү дээ. Тэгэхээр бүтэн амьдралынхаа 8 жилээ ингээд спорт ингээд зориулсан 30 гарч байгаа юм тамирч зөндөө ах шүү дээ. Тэгээд миний хувьд л бас айгууд боломж хүмүүсийн хувьд л чинь нандаар нь жаргалтай байсан. Ер нь хантайгаа ингээд ялангуяа дэлхийн аваргад ингээд цуг яваад дэлхийн хошоо медальтан болоод тэр одоо дэлхийн аваргын хошоо медальтан болсон баярт мөчөө хантайгаа ингээд хуваалцсан гэдэг бол бас ингээд хүний амьдралд
Цэцтэй ховор тамирчин хүнд ялангуяа бүр ховор олдох тийм Тийм. бас боломж аз завшаа байх тийм ээ. Тэгэл багштаас их баярлалтай шүү дээ. Мгм. Багш намайг ингээд хамгийн сайн ойлгодог, мэдэрдэг. Хартаар нь хараад ингээд энийг одоо өнөөдөр загнахгүй бол энэ болохгүй байгаа юм байна да ч гэдэг юм дээ. Мгм. Тэгэл одоо чинүүд бүгдийг мэддэг манай багш. Өгтөдийнхээ сарын дүндийг хизээр хэмжлээ. Мгм. А тэрнийх одоо чинийх төгсөж байгаа те гэл Мгм. тийм тэгэж одоо идэг чинь тэг юу зүг амар том юм асуудал байгаа шүү дээ. Мгм. Тэгээд одоо тийм болоо хтууд ингээд навширдаг. Би одоо эхнэрийнхээ мэдв. Энийдийнхээ бүгдийг Мгм. эхнэртэй тавьж чадаагүй анхаарал халамжаа хүртэл бидэрт ингээд Мгм. зарцуулдаг байх юм шүү. Манай багш эхнэр нь ч гэсэн их мундаг ингээл арт талын ингээд сайн цагдаг. Мгм. Тэгээ бид нарын хажууд багш байх бас одоо багш хүний эхнэр ах бүр хэцүү юм шүү. Мгм. Тэгэл өөрийнхөө хүмүүсээс илүү ингээл ингээд бид нар л өөрсдийнхөө төлөө явж байгаа шүү. Мгм. Би бол өөрийнхөө төлөө явж байгаа. Бусад тамирчид өөрийнхөө төлөө. Тэгээ багш бид нарын төлөө явж байгаа. Мгм. Тэрийг ойлгож байна гэдэг. Манай багшийн ханаас их мундаг юм бэл дээ. Нэгч мундаг. Тэгээд хантайгаа тэмцэн тэрийг ойлгоод те амтайгаа хамт байна гэдгийг ойлгоод багш маань мэдрээд Мгм. сэтгэл санаа ч гэсэн өөр ингээд таны минь тэмцэн даваад байсан. Зөвшөөрөл олгоод тэр нь бас их баярлалтай. Аюу түшигтэй. Тэг хамт байгаа учраас ерөөсөө ингээд бүх анхаарлаа эндээ. Тэгээ эндээ л төвлөрөөл ингээд тэр надад тэмцэн бодоол ингээд хэцүү шүү дээ. Зам боддог, шатдаг одоо юу гэдэг тэр бүх юм байхгүй ингээд хооронд битээр чи их маазарнөө. Бараг хоорондоо ингээд чин сэтгэлээс юм ярихгүй шахууж ижил ингээд маазраад нэг явлал ингээд яадаг байхгүй. Их маазрын тэгэл яваад харч сэтгэл санаа хүртэл өөр. Тийм байна. Ер нь одоо Олимпийн өмнө одоо анхаа маань Монгол улсын гавьяад тамирчин цол хүртсэн. Энэ нь бас одоо Токиогийн Олимпиад улам өндөр амжилт гаргах, улам хичээх тийм урам өгсөн болоо тийм ээ. Одоо 17 онд анхны медаль аваад улсаа биелүүлсэн. 19 онд дахиж давхар биелүүлсэн. Их хүлээсэн. Миний гэхээсээ илүү эн чинь тэгээ Монголын хөнгөр хөлтэй холбооны түүхэн одоо амжилтууд байсан. Тэгээд тэр гавьяа тасны өдрөө бас их би ганцаараа хүлээгөөг юм байна гэдэг харсан баг. Манай Ахмад тамирчид дээрээ ирсэн баярлаа уйлаа л те. Тэгэхээр тэр олон хүн хөнгөр хөлтэй спортод зориулсан. Сэтгэл зүрхээ зориулсан. Тэр бүх хүн хүлээжсэн байхгүй. Тэгээд илүү те төрдөө өнсүүллээ гэж ярьдаг монголчууд илүү гоё урам болон урам зориг болон илүү их амжилт. Тэгээд тэгэж бодох гоё. Би ч Монгол улстай гавьяатай тамирч шүү дээ. Гавьяа байгуулах тамирч шүү дээ гэж бодох их гоё юм. Ерөнхийлөгчөөс одоо гавьяатын тэмдэгээ одоо яг ингэрт гардаж аваад одоо төрийн ордноос одоо гарч ирээд одоо хөндийн үргэлтийн холбооныхаа гэр бүл хань бүх хүмүүс рүүгээ ордны хүмүүс рүү ингээд яарад алхаж явхад ер нь юу бодогдд юм байна вэ? Ордны л тэр хүмүүс дээр очиж өнсөлмөр багш таав ээжтэй. Бүгд нь хурдаач өнсөлмөр санагдал. Хуваалцмаар баяраа хуваалцмаар зин төлөөж исэн баг хамтал. Манай холбооныхан бүх хүмүүс тэгэл хурдан баяраа хуваалцмаар. Харж ганцаараа авч байгаа юм шиг юм гадаа хүлээж байгаа тэр бүх хүмүүсийн медаль хийсэн байна. Ер нь одоо анх цэцэгт бол Монголын ард түмэн бүгдээрээ ингээ хайртай. Хамгийн гол нь яг цэцгийн одоо эх орон хичнээн чухал вэ? Эх орны үнц нь юу вэ? Монгол хүн байхын үнц нь юу вэ гэдгийг бас олон хүнд ингээд үлгэрлж яваа болов гэдэг талаас нь би бас анхаарал хүнэлдэг. Тэгээд ер нь Монгол хүн байхын одоо хамгийн утга учир нь эх орноо хайрлахын гол үнц нь ер нь өөрөө чинь болоор юу вэ? Тэгж ярьдаг штэ. Монгол сайхан юм да, Монгол хүн болж дур. Үгүй нэрээ. Яагаад тийм ийм дэлхий дээр ийм олон орн байгаа. Энэ Монголд ийм сайхан одоо тал газар талтай хангаа газар тэгэл ийм их одоо байгалийн сайхан ийм том төрсөн монголчууд ийм сайхан зон олон төрсөн. Тэгэл дахин төрөх боломж олгоод Монголда дахин төрнө. Доорчлээ. Тэгээд Монгол хүний ер нь Монгол хүний хүний үнц нь хүн байхын үнц чинь ерөөсөө яг л элдв хүн байх шүү дээ. Дотроо хүн байх. Тэг хүн бай гэж яваал гэдэг шүү дээ. Хүн байх.
хүнийг хайрладаг нийгэм бүтээгээсэй гэж би их боддог. Манай үеийн залуучууд бүтээх бах ирээдүйд хүнийг хайрладаг нийгэм хүнээ ингээ хайрладаг тий. Одоо эд материал биш яг зүгээр л яг тэр хүний байгааг нь хайрладаг. Одоо ингэж боддог. Бодомж нь амьдарч байгаа хүмүүс байх шүү дээ. Тийм элхтүү амьдралтай хүмүүс гэсэн хизээний өдөр мандаж явсан үе байгаа шүү дээ. Тийм дандаа юмыг зөвцөх гэж хардаг. Тэр хүмүүс амар гоё амьдралтай байж байгаа л амьдралнаар онгороо хайртай хүмүүс ингээл бүгдийг нь халтал ингээд ганцхан өдөр нурцсан бол яах юм. Тэрийг хин ч анзаараагүй хин ч хараагүй ш бид нар тэр хүний нулимах ингэж ирэхгүй байхгүй тий. Тэр хүний юу тулж явааг мэдэхгүй гэж бид нар нулимах ирэхгүй. Тэм учраас тэгвэл хүнийг одоо ямар ч хүнийг юу ч хийсэн хүн чигээр нь хайрласаа л гэж үздэг. Тэр нь яг Монгол хүмүүс төрсний Монгол төрсний үнцэн ба. Хэрвээ өөр газар байсан бол юуны одоо материаллык зүйл ингээл ярьсан тий. Одоо юутэй батсан машин байр одоо юу ч яж болж штэ эсвэл одоо олон гэдэг тиймэрхүү байсан ч яж магадгүй. Эсвэл би дайм талаантай орнд төрсэн бол нэг буу яриа л тий. Зүгээр л амьдрахын тэр их чөлөөг хайгаал ингээл буу барайл ингээ явж байхыг ч үгүйсэхгүй штэ. Ийм сайхан аав ээжийн тэ гэрт ил. Манай хоёрлын аав ээжүүд одоо аавын маань ах トゥ нар ээжийн маань ах トゥ нар бүгдээрээ их хүнлэг сайхан үнэ хайрладаг. Ах トゥ нар амар ихтэй тийм хүмүүс байдаг. Тэгээ тэрүүгээр их бахархдаг шүү дээ. Одоо ах トゥ нар нь ингээл нэг харах болт хүмүүс бас дүндэд гэжтэй. Тийм биш. Ямар ч үед ингээл баян цуглаад нэг гэдэг нэг хайрладаг. Тийм хүмүүсийн донд өссөн болохоор би бас өөрөө юм одоо магтхан чэйшин тий бас нэг жоохон ясвартунтай хүнийг ингээ хайрладаг болж өссөн болов гэж бодсон. Сая ер нь яагаад ингэж асуув гэхээр тэгэхээр одоо Монгол түмэн одоо яг нөгөө хэдэн жилийн өмнө одоо зөндөө олон орноос ингээд санал ирээд тэгт нь одоо зөвхөн Монголдоо ингээд үлднэ. Монголын тамирчин ингээ анх цэцэг гэж дуудуулаад тэнцвэрлэлд оролцохдоо надад бол хамгийн сайхан мэдээ хамгийн үнцэнтэй гээд бас ингээд үлдснээр нь хүмүүс их бахархдаг. Тэр нь бас ингээд олон хүнд бас ингээд үлгэрлэл болж одоо ч гэсэн ингээд үлгэрлсээр яваа. Тэрийг ч бас анхаа бас ингээд анзаардаг байх тийм ээ. Одоо эн чинь нөгөө л яриад байгаа материал зүйл ахгүй юу. Яг гадагшаа гарсан тамирчид байх штэ. Ижилээ солиос тамирчид байгаа. Тэднэрийн хувьд бол тэр хүмүүсийн хувьд бол тэр нь боломж нь байсан байна. Тэгэхээр яг боломж нь байсан. Тэр надад Монголд тэнд боломж нь байсан. Гадагшаа одоо гацсан тэр уултан тэр хүний гаргаж ирэх боломж нь байсан байна. Тэгээд чинь нотгогч үед те Казахстанд очиж гарч ирэх байсан. Тэр бол боломж нь байсан. Тэгээд миний хувьд бол миний боломж эндээ байгаа. Энэ байхад би заавал тийш очивол тэнд очивол харин надаа яагаад ч тэгтээ яг ингэж боддгоо л да би спорттой байсныхаа дараа гадагшаа хэдэн жил амьдрна те үзчихнэ би залуу учраас би сурмаар байна. Надад хийхийг хүсэж байгаа мөрөж асар олон зүйл байгаа. Ямар ч гэсэн ихнээ хэлж би сурмаар байна. Тэгээ аялмаар байна. Өөртөө гадагшаа одоо дэлхийг үзмээр байна те. Дэлхийн залуучууд яаж амьдрэх яаж явдгийг тэрийг хармаар байна. Тэгтээ одоо байгаа тэгээ бодохоор заримдаа айгаад идэх. Гадагшаа одоо явж би чинь ингээл сар мар ямарсан бэлтгэл гадагшаа авахаараа нутгаа санаа гэртээ очимаар санагдаал тэгээл нэг янз янзын гадаадд байгаа хүмүүсийн тухай доонууд байдаг шүү дээ ингээл нутгч ингээл хүлээж байгаа. Тиймдээ сонсох гэж уйлах гэдэг юм биш сар мар болчиход би тэгээ боддог. Гадаадд амьдарч байгаа хүмүүс ямар хэцүү байдаг бол гэр энэ боломжтой байвал хиндээл шүү дээ. Боломжтой байвал гэр надад боломжтой байсан болохоор би юм болсон. Гэтэ дөрвөн энд би чадах байсан. Би хэдэн өдөр чадна. Монголдо би чадна. Би заавал материал төрөний ярьсан шүү дээ. Материаллык зүйл надад хэрэггүй байх. Тэрийг би өөрөө битээр одоо өөртөө хамтын амьдралыг өөртөө бүтээх байсан. Энд ингээл битээр амьдрал хөрөн болоо л шүү. Тэгээд би нэг гэл ажлын газрын туслаад дэмжиж ингээл болж илээ. Сайхан байна. Хамгийн гол нь өнөө цагт бас зарим залуус ямиг жоохон мөнгөөр хардаг.
нөгөө юмыг арай ингээд хурдан хялбар аргаар ингээд амжилтанд хүрэх гэж бас ингээд хитрхийх жоохон яарад байна уу даа гэж бас ингээд анзаарэгддэг. Гэтэ мэдээж бүх залуучууд бүхэн биш л дээ. Өөрөө ч гэсэн ингээд Монгол боломж байсан ч гэсэн за гадагшаага явбал ингээд цалин хөөс бүх юм ингээд хангалттай юм байна. За бүхэд боломж болцоо юмар ингээд хангаад өгөх юм байна. Тэр хэрээр бас ингээд амжилт гаргах боломж нь илүү юм байна гэдэг талаасаа бас мэдээж ингээд сонгоо явах тийм боломж сонголт бас байсан шүү дээ тий. Яг байсан. Гэтэ мэдгүй яа угаасаа л анхнаасаа л хүсэж бодож ч үзээ. Тэгээ хүмүүстэй дээрээс нь тэнд очиод намайг ямарч багш хүлээж авах. Миний багш намайг мэдэрдэг багш хүлээж авахгүй шүү дээ. Тэгэл багштай ч би нэг юм мэдэрдэг. Тэрэн шиг тийм багш хүлээж авах. Байсан уу, үгүй байсан уу. Тэгээд дээрээс нь монголчууд намайг ингэж хайрлаж байгаа шиг ингэж хайрлах байсан. Хамгийн гол нь одоо тэмцээнээр төрийн дайл сонсох шиг гоё юм тамирч чанд байхгүй шүү дээ. Тэгээд би өөр улсын төрийн талбай төрийн төлөлийг дултай гарахтаа өөрийнхөө мэдэрдэг одоо энэ мэдрэмжийг авч чадахгүй байсан баха. Яг би л гардаг. Миний дотооддаа л тий. Одоо гарахтаа би юу гэдэг тий. Монгол төрийн талбай гараад омогшдог тий. Би чадчихлаа. Тэр яг омогшил ахгүй би чадчихлаа тий. Төрийн талбайг гараад ирлээ. Шагналын давцанд төрийн талбай гараад ирлээ. Тэгээд одоо юу гэдэг өөр Америкч юм солонгосын өөр Яманы талбай гараад надад сэтгэл ханамж модель. Одоо хичээдэг шиг хичээж чадахгүй. Ер нь одоо яг тэр тухай сайн мэдгүй хүмүүс зүгээр онцлоод асуухад тухайн ер нь хичнээн орноос ер нь санал ирлээ. Яг тамирчнаа болгоё гэдэг санал. Дөрөв санал шүү дээ. Гэтэ яг одоо бүр нэрэн ширээ мөнгө төгрөмийн асуудал хүмүүс янзаар бичээд идэв. Тэр нэг яг тий. Тэр нэг яг дөрөв улаас албасны ч байсан аманч. Ер нь л угаасаа тэгдэж тэмцэн дээр очиод албасны гэхээсээ илүү тэгээ багш нар хараал одоо шүүгчнэр одоо тухайн орны нарийн бичгийн өчгөө багштай болтой тэгээ бид нар ингээд яа. Одоо ер нь хахад тийм санал ер нь ирж гинөө. За энэ охин ч ер нь Монголд өн чинь билээ зөвшөөрөхгүй юм байлээ дээ гэд ер нь нөгөө хүмүүс ер нь гэсэн бах уу. Тийм байх гэд ер нь тойрж байна. Одоо тэгсэн бах уу. Дэж угаасаа одоо ер нь тэр тохойг бодвол бас тэгтэн нэг жоохон байсан. Одоо л бас экспортод бол нэг юм хөшөрсөн гэж яашаа ер нь яг л ид бас шүү дээ. Тэгэхээр тэр юм бацсан ч гэсэн тийш тавихгүй л. Яг нь залуу дөнгөж гарч ирж байгаа 17 настай хүүхэд ингээд явахаар ингээд харагдаж шүү дээ мэрэгчлөөний нэг тий. Гэхдээ бүх болохоор хүн бүнийг хардаг штэ хүмүүс болчиход тэр шиг ингээ харагдаад тэгсэн баг. Ер нь одоо Америкийн санал яг альбаснаас тэр нь юу вэ гэхээр надад хамгийн таалагдсан санал нь тэр нь юу вэ гэхээр их сургууль төрн тэгээд тэтгэлэгтэй тийм өнгөтэй тэр нь одоо Монголын нэрээс галуусын төвцөнд оролцсон. Тэнд болохоор тухайн сургуулийн нэр юмнаас төвцөнд оролцсон. Гэтэ яг тэгээ бодсон чинь бас багштай их харагдсан. Тэнд очиод би одоо хичээлийн хажуугаар зүгээр л одоо Америк улсын аваргаар орж тэр сургуулийн нэрийг гаргах гэж явдаг л тэнд тамирч болоод дуусчихвал яг уу тий спортын цаг хугацаанд бас цөөхөн шүү дээ. Тэгээд бас их бодсон. Намайг гаргаж ирэх багшд байгаа. Байгаа ч үгүй. Хамгийн гол нь хосоороо гişиг одоо бэлдээч үү, чамайг ойлгооч үү, гүйч үү гэдэг бол бас ингээд зөвхөн тэр хангамж бүх юм бэлэн болгосноос бас өөр асуудал шүү дээ тийм ээ. Манай охин чинь намайг хөөртөд бурхны хэлэг гэж яриад байдаг гэхгүй. Гэтэ чинь угаасаа хоёр биндээ. За яг тийм багш гэсэн надад одоо бурхнаас гэсэн бэлэг байхгүй. Багш байгаагүй бол өөр намайг ингэж гаргаж ирж хурцуулж анги хүн байгаа ч үгүй. Би ч одоо угаасаа айл ирэх хөхөд тэгээд ирэхээр атсан л юм байх байсан баг. Ер нь яг тэр нөгөө орнуудын санал ирлээ. Санал ирээд та за ингээд их орондоо ингээд татгалцсныхын дараа одоо ингээд тэмцээнд явсан. Яг нөгөө зардлын асуудлаас болоод нөгөө дасгалжуулагчгүй яваад бас гараа бэртээгээд ирсэн шүү дээ тийм ээ. Яг тэгж ингээд харамсаж үзсэн үү гэж байгаа. Үгүй харамсал гэхээс илүүтэй за хэрвээ би ингээд бас нэг зөвшөөрсөн болвол адаглал ингээд зардал мөнгөний одоо гацигдлын төрс гэхгүй бас арай нэг өөр байх байсан болооч гэдэг юм уу зүгээр тухайн үед тэгж ер нь бас нэг бодогдож ирсэн үү зөвхөн тэр нэг тухайн мөчтөл яг ерөөсөө тэгж бодож. Гэтэ ер нь л би өөрөө бас яг юм өнгөрсөн рүү харах их дургу. Өнгөрсөн төгөө зорилдож байгаа юм.
За би энд алдчихлаа. Миний алдаа энэ байсан байна. Дүгнэл урагшаал. Урагшаал. Тэгэхээр ер нь одоо тэр тухайч гэсэн одоо ингээд үргэлжлүүлээ ярих юм тийм ээ. Ер нь өөрөө түрүү хэллээ шүү дээ тийм ээ. Одоо хүнд үргэлт бол хүнд үргэлт хэлтгүү спорт болгон цэвэр одоо тухайн тамирчны сахилгаваад хичээл зүтгэл хөдөлмөр зүтгэлээс ингээд гарч байна. Яг анхаа одоо 7 хоногийн хэдэн өдөр нь ер нь одоо бэлтгэл сургалтаа ингээд хэдэн цагаар ер нь янз эд ачаалттай үедээ бол 7 хоногт 11 12 бэлтгэл юм. Зариадах нь орохгүй шүү дээ. Зариадахтай үе бас байж. Тэгэхээр өдрөн 3 бэлтгэл болоо явчихсан. За тэгээ өдөрт 5-аас 6 цаг орчим. Бэлтгэлтэй 2 бэлтгэл нийлээд. Заримдаа бэлтгэл гайгүй үед бол нэг 7 хоногт 6 бэлтгэл. Тэгээд өдөрт хийж байгаа цаг 2-аас 3 цаг. Явчихдаг. Ер нь одоо сая түрүүн хэллээ тийм ээ. Хантайгаа хамтаа одоо бүх юм амьдралаа бүх юм ингээд өөрөө босгоод ингээд явахыг хүсдэг гэдэг лээ. Сая нэг аюу өрнөсөн тийм ээ. Тэр бас аяны дараа хөдөө явж байгаа мэдээг байж байгаад ингээд мэдлээ. Энэ аянд ингээд өөрөөс баярлалаа талархлаа. Гэхдээ бас энэс таталцж чинь гэдгийгсэн. Тэр нь бас ингээд бүх юмыг ингээд өөрөө босгохыг гэж хичээж яваагийнх нь бас хичээж яваа болохоор ер нь тийм шиг төрнө гэсэн. Тэрнээс гадна бас нэг юм яг тандвын аян гэж байгаа нь таалаад авгүй. Яагаад ингэж те хүмүүсийн халаасыг 50,000 хэрвээ ямар нэгэн одоо юу гэдэг шагнал байсан бол би хадва авахгүйс надад ирж байгаа шагнал гэж миний хөдөлмөрийг үнэлж байгаа те. Бос түнний бас сэтгэл байна тийм ээ. Хүмүүс сэтгэл надад миний хөдөлмөрийг үнэлж байгаа шагнал юм чинь би одоо би авахгүй гэж те. Тэр бас утгагүй шүү дээ. Тэ би өөрөө ингэж юм байж штэ хинэн одоо юу гэдэг албан байгууллага компани ч гэдэг юм тиймэрхүү гэдэг юм санал тавиад ингэсэн бол мэдээж би миний амьдралд хэрэгтэй надад хэрэгтэй надад ирээдүйд бэлтгэл хийхэд ч гэсэн хэрэгтэй тийхтэй таны энэ аль те одоо жирийн ирээдүйн таны ээж аавын гэл зүгээр яг адилхан ингээл амьдрах гад ингээ ядж байгаа хүмүүсийн халааснаас 5,000 төгрөг те 100,000 төгрөг би ингээл аваад би яах юм бэ би тийм нэгдүгээр тэр надад амар утгагүй санагдсан хоёрдугаар тэр их сэтгэлийн өрийг би барьт олооч тэр байрны би амьдарч чадахгүй. Тэр аль ямид надад амар санагдаад тэр олон хүний те 5,000 цуглаар хэдэн хүнээс босгоо монголчууд бараг тэр аяараа би яаж тэнд амьдарч чадах юм бэ чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр надад угаасаа таалагдаагүй. Надаас яагаад зөвшөөрөл авахгүй би. Тэгээд нэгдүгээр бас хамгийн том байсан. Би өөрөө угаасаа хандаад цуглуулж үзсэн байхгүй. Хандаад цуглаас би дүүг хагалгаанд ингээд надад яалч үнэхээр би ингээд тулсан газар хэрэгтэй байсан учраас өөр арга байгаагүй учраас би нэг удаа бичээд би хоёр дахь удаа тий надад байр өгөөч гэж байж ах юм. Тэр аль амар том байж болохгүй зүйл байсан. Нэг удаа тэгж чанд авчих хоёр дахь удаага тэгээд миний амьдралд тэргүй болж тэгэхэд өчнөө хүмүүс байгаа шүү дээ амьдралд нь хэрэгтэй нэг ч ихсэн хэрэгтэй хүнд очив л дээ надад ингээд зарцуулж байгаа 5,000 төгрөгөө нэг ч ихсэн өдөр тэгээ эмчилгээний зардлаа бүтээж чадахгүй ингээд хороо гөрөх гэж байгаа хүүхдүүдэд өгөлдөг тийм зөндөө шүү тэгэхээр тэр аль миний хувьд л яс суртахууны хувьд би байж боломгүй зүйлс. Ер нь одоо дүүгийнх нь одоо хандвын аян бас эдэн жилийн өмнө өрнөд Монгол дүүн бол л та эрвээ тэр бихээр бүгд туслаад тэгээ бас сайхан босгоод ирсэн эдгээсэн тэр юу нь одоо хамгийн гол нь Монгол түмэн анх цэцэгтэй одоо ямар их хайртай ямар их одоо ихтгэл хүлээлгэж байгаа гэдэг олон түмний тэр нэг хайр ихтгэл сэтгэл бүх юмыг ингээд бас дүүгийнхаа тэр эмчилгээний зардлын юугаар ингээд дамжуулаад өөрөө ингээд мэдрэх бас өөрт чинь бас их сайхан байв. Яг тэр нэг хайр олонний ихтгэл хайр хүндлэлийг ингээд мэдэрж байгаа талаасаа мэдээж гоё штэ тий сайхан үнэ хайр хүндэтгэлийг хүлээгээд ингээд явна гэдэг чинь та хүн болгоны бас хүсээд алдах юм биш тий хүн болгон намайг одоо энд очихор хүмүүс таньжин гэлтэй өнөөдөр гэл баярлал хүндэлж гин ингээд хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээн гэдэг нь өөрөө бас сасарт юм байна. Тэгээд би өөрөө 23 дөрөвтэй ингээл хай сахилгагуудмаар санагдсан үе байж шүү дээ. Хүний нүдэнд одоо болохгүй битггүй байж харагдчихгүй дээ л гэж боддог. Олонний итгэл тийм олонний итгэлийг алдчихгүй дээ гэж хичээдэг. Тэгэл яг
хүмүүс тэгж ярьдаг. Хуу өнөө үзэлтэй залуу байгаа залуунаас за ингээл алдах хүмүүс алдаан дээр нь ингээл дөрөөлөө хүн алдаж болно л да байж болно. Гэхдээ за хүний хайр итгэлийг одоо олоод тэр хүндлийг олчаад тэрнийхээ хариуцлагыг бас үүрэх хэрэгтэй байна. Ер нь одоо ингээд анхаатайгаа ер нь олон удаа ингээд тэмцээн уралдаанд ингээд бол бэлтгэл сургалт гээд олон удаа ингээд уулзж байна, олон удаа ингээд ярьцлага хийж байна. Тэгээ би нэг л зүйлийг ингээд анхаардаг нь яг л ингээд нэг зангаараа байдаг ингээд өөрчлөгддөггүй. Зарим ингээд зөвхөн спорт гэлтгүү, зарим тамирчид одоо зарим хүмүүс ингээд жоохон алдар нэрд хүрэхээрээ жоохон ингээд зан ашин хуурдаг ч юм уу. За эсвэл өнөөдөр ингээд жишээлбэл ярьцлага авъя гэд ингээд холбогдоход би завгүй байна гэд тэгвэл ингээд ойлвол өнгөрн тэгэхэд ингээл үнэхээр завгүй байсан ч тэр дундуураа ингээд ажиллаа зохицуулаад яач игээд цаамарц ингээд уулзъя гэд ингээд уулзаа. Гол нь энэ нэг багийн хүмүүжил байна уу? Яг нэг энэ өөрөөрөө байгаа эвдэхгүй заашаа хүртэл эвдэхгүй ингээд яг суур хүмүүсийн зүг байгаа энэ үг юм. Энэ яаж төлөвшөө? Яг одоо манай аав ээж ээж аав гэр бүлийн сургасан хүмүүжил дээрээс нь багшийн маань бас сургасан хүмүүжлийн хүмүүс маань нэлээл. Миний амьдралдаа баримталдаг зарчим тариан төрөө гэдэг дурах тусмаа бүх хэдэд гэдэг шиг хүн болгоны нүдэн дээр ялангуяа жоохон хүүхдүүд үлгэр дуурайл авч байгаа тийм бидний гэдэг үлгэр дуурайл болох нь сэтгэлд нь ингэж галын насаад магадгүй л тийм бай. Ингээд явж ийж би ингээл тэр хүүхдүүдийн өмнө ингээл алдаа юм бэл дээ. Бид нар муу үлгэр дуурайл өдөлгүй байх юм шүү гэж бас хичээдэг. Тэгтээ яг надад одоо алдаад дутагдaltaй зангууд байх шүү дээ. Надад алддаг одоо өчнөө алдаа ингээл байгаа. Тэгтээ тэгэл аль болох сайн байх гэж зүг байх гэж хичээдэг хүмүүс. Би тэр нэг өөрөө бас хүн таньдаг байхгүй юу? Манай ген нэг шиг байгаа. Манай аав бас тийм нэг ингээл хараад ингээл нэг ингэж харсан хүн тэгээ дараа нь уулзах юм бол амар харсан хин блэ гэдэг болохоос нэр нь нөгөө юм орж ирдгүү яг тийм гентэй л юм шиг хичээгээ шиг. Тэгээ би тэрнээс амар санаад авдаг ингээл нэг голтой хүн ирээд наваа дараа нь ингэсэн чи би нөхөд танихгүй хүн тэгж хүн гомдох байдаг гэсээд байхгүй. Тэгээ танихгүй байж байгаа тэр хүмүүс өө эн чин жоохон амжилтаараа тэрэндээ бүр хүн танихаач ээж ч гээд тэгвэдэ гэж одоо амар айгаад идэв. Ер нь бол анхаа ер нь олон одоо энэ хүндийн үргэлтээр хичээл гэж байгаа. Хичээлж байгаа олон хүүхдэд ингээ үлгэрлэж байгаа. Ялангуяа сая хэлгээд Токиогийн олимпиад ингээд оролцоод ирснээс нь хойш одоо хүндийн үргэлтээр хичээлэх одоо хүүхдүүдийн тоо бас нэлээд нэмэгдсэн гэж бас хосоо хэлж юм лээ. Тэгэл тэр чинь ер нь бол хувь нэмэр шүү дээ. Миний энэ спортод оруулж байгаа хамгийн том чухал юм бол энэс биш энэ медаль үү энэ ерөөсөө энэ дуудуулж байгаа бүх юм чи надад л үлдэж байгаа. Яг хүндийн үргэлт гэж спортыг хүмүүс мэддэг болж байна. Тэр надад миний хийж байгаа хамгийн том хувь нэмэр маш олон хүмүүсийг юмж оруулж ирж тэгээ сурчилж байна. Спортоос сурчилж байна. Тэгээ тэр алан 100 хүүхдээс нэг хүүхэд дараагийн олимпиад болно шүү дээ. 100 хүүхэд хичээллээд нэг хүүхэд хитэ он хичээд дээ 28 оны 32 оны олимпиад төрн тэр хүүхдүүдээс тэрэндээ л баярлалаа. Тэгээ спортоор дамжуулаад тэр хүүхэд зөв хүн болж төлөвшөж гин, эрүүл чирэг болж хүмүүжж гин тийм ээ. Тэгэл амьдрал хандж байгаа хандлага хүртэл өөр болно. Тэгээд ер нь л тамирчидаа л яг мэржлийн спорт тамирчид айгүй их оромж үзэлтэй. Тэгээд зөв хүн болж хүмүүждэг, хүн болж хүмүүждэг. Заавал амжилт гаргах нь чухал шүү дээ. Тэндээс өөрийгөө алж авдаг. Өөртөө тэмцэж чаддаг, толж чаддаг. Ер нь хүний хамгийн гол дайсан чи өөрөө шүү дээ. Тэрнтэйгээ гэж нуур толж тэмцэж чаддаг. Тэгэж хал гэж байна. Одоо анхаа маань одоо маргааш ингээд хөдөө явах цаа гэсэн. Ер нь гэр бүлээрээ хэд хоног сайхан амарчаад ирэхтэй л үлгэж байна уу? Тий. Сая Түваймаг явж нэг консон Сэлэнгэд өвэмэ дээр очиж. Манай өвэмэ орчин бас их ажилладаг ажилтай хүмүүс. Тэгээ одоо хашаанда чатраган хүрэнүүд тэхин шиг хоошоо бүгдийг тарьж ийн хажуугаар шууд ижээж ийн тэгэл пандор үртэй тарьж ийн тэгээд Сэлэнгэд өвэмэ дээр очиж хоёр анчаад наар ээжийнхээ хоёр их чинь ах юм очиж байж байгаа дэрсэн одоо өөр ангаруу хатан байж донор дээр нь очих гавч юм. Манай эмээ аав маань ээжийнх нисгэд байдаг. Бас нисгэд за одоо ерөөхдөө нэг удаах тань манай өвөө гэхэд би
2 жил гэж өгөө цаасаар золгож чадаагүй. Тэгээд одоо удаан хугацаанд уулзах чадаагүй. Хамаатан саднаас нөхөд хүмүүстэйгээ бас хэсэг гой цагийг гой өнгөрөөж байгаа. Сэтгэл ханамжтай. Би тэгээ нэг юмыг ойлгосон. Тамирчин хүмүүст яг иймэрхүү зүйл хэрэгтэй юм билээ л дээ. Би жирэмсэн багтаа их олон жил амраагүй бэлтгэлсэн байсан. Тэгээд жирэмсэн болоод бас их гоё тарих амарсан. Ер нь өндөр зэрэглэлийн тамирчтай байж байгаа их хайшрна шүү дээ. Одоо би жишээ нь 13 жил хүрсэн байна. Эсвэл заримдаа ингээл хүн болгонд гэдэг чинь нэг ажлыг удаа хийхээр жоох ингээл ам схемэр санагдал тий. Маш тамаар санагдал. Одоо хүн болгон зуны амралт гээл сар одоо ээлж амралтаа авч ингээл авдаг шүү дээ. Тамирчдад чинь тийм байхгүй шүү дээ. Тамирчдын ээлж амралт чинь 4 жилд нэг удаа олимпийн дараа тэр нь бүр сар мараар бас байж манай дэлхийн аргад 11 сард болоход ер нь 10 хоног л амарч байна. Тэгээ тийм учраас удаан амарч чадахгүй. Тэгээд энэ хугацаанд одоо дараагийнхаа 3 жилд хангалттай хүрэлцгөөц одоо ирч хүч энерги өгч авч хайртай хүмүүстэйгээ уулзаж очиж чадаагүйсэн хүмүүстэй очиж уулзаж ингэж байна. Ер нь одоо бэлтгэлдээ ер нь хэдийнэ сарах вэ? Бэлтгэлдээ одоо бараг рекламын нэгтгэс гарна. За хоёулынгийнх нь ярьслаад ер нь энэ төрөйд өндөрлж байна. Тэгээ бас Монголдо ирээд энэ их завгүй байх үедээ бас манай сайтад ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгээд бас анхаагийнхаа цаашдын тэмцээн уралдаан амьдрал бүх зүйлднээс хажиргал амжилт сайн сайхныг хүсье. За баярлалаа. Энэ өмнө зорж ирээд ингээд надаас ингэ ярилцлага авч байгаа та бүхэнд маш их баярлалаа. Намайг ингээд хөндлөж гэрийн гадаа ирээд тий. Маш их баярлалаа. Тэгээд энэ юм хамгийн түрүүнд одоо би минь төрүүлж өссөн гэж амжилттай гэсэн. Сойр багш та. Маш их баярлалаа. Тэгээд энэ манай спортч өөрөө хөндөр хүрэлт гээд нэг сонголтонд орсон шүү дээ. Хичээл тухайн байхгүй болж байсан. Тэр хугацаанд ингээд хичээлжсэн хэдхэн хүн амтай голтой торгоож өдөө зэрэгтэй. Тэгээ бөөр байхгүй болгочихгүй гэж өдөө зэрэг төрсөн. Тэгээд тэр их уналтаас ингэж босгож ирсэн. Бүх амьдралаа ингэж зориулж ингэж өдөө зэрэгтэй босгож ирсэн. Даваахтай тухайн одоо зүтгэжсэн албаныхаа өдөртөх зөвлөлийн гишүүдэд маш их баярлалаа. Тэгээд алтар спорт хараа Чингисхан олоосын хэсэг бодол намайг дэмжиж ажилладаг эмнэлгүүд тий эмчнэр маань Олимпийн спорт улсын олимпиараа эдэн Унаад компани Сүдэн Батууд Сүнээр хаус Монгол жанш маш олон хүмүүс миний өнөөдөр ингээ амжилтанд нөлөөлж тий шат болгож ингэж ирсэн. Тэр хүмүүстээ бүгдээнд маш их баярлалаа. Та нар минь байгааг бол өнөөдрийн амжилт байхгүй. Багийнхаа хамт бол маш их баярлалаа. Бүгдэнд нь сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа.